Өдөр шөнө ээлжилсээр цаг хугацааны хүрд эргэсээр дэлхий дээрх амьд биес олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувьсаж, шинжлэгдэн хөгжсөөр хүн адууснаас ялгарах шин чанар бол сэтгэлийн хөдлөл түүнийгээ илэрхийлэх мөн чанар билээ. Хүн болгон өөр өөрөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Инээх, баярлах, гомдох, уурлах, хайрлах. Эдгээр сэтгэл хөдлөлийг өөрийн биеэрээ хөгжмийн хэмнэлд харуулах урлаг бол яахын аргагүй бүжгийн урлаг юм. Бүжгийн төрөл, хэмнэл, цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөн хувирсаар бүжгийн урлагт хайртай, дуу хөгжмийг биеийнхээ эд эсвэрээр мэдэрдэг хэн бүхэнд сонирхуулж байна. Дэлхийн жишгт нийцсэн олон улсын хэмжээний бүжгийн нэвтрүүлэг, UBS телевизийн ээлжид томоохон төслүүдийн нэг болох Perfect Dance уралдаант шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Би болохоор 2004 оноос хойш. За тэрнээс өмнө бол зүгээр сонирхогч байсан. За тэгээд 2004 оноос нэлээд гүнзгий сонирхогч болоод. За тэгээд тэрнээс хойш болохоор ер нь яг бүжгээр дагнаад орчин үеийн бүжгээр дагнаад өнөө хүртэл одоо зүтгэж яваа нэг энгийн залуу байна оо. За тэгээд яг миний урсгал жанр гэх юм бол одоо LA style буюу choreography style гэж явдаг. Энэ юу гэхээр дэглэлт хийдэг. Тэ? Дэглэлт хийдэг. Одоо энэ одоо бусдаас ямар ялгаатай юм гэвэл одоо чинь pop-ийн, lock-ийн, hip-hop гэдэг street dance-ийн төрлүүд байгаа шүү дээ. Энэ дотроос хамгийн одоо тайзны уран бүтээл болох боломжтой ийм төрөл юм. Тэгээд яагаад одоо чинь энэ барууны клипүүд ч бай, солонгосын клипүүдтэй ер нь яг энэ дуучдын бүжигтэй клипүүдээр гарч байгаа бүх бүжиг бол одоо choreography style гэж явж байгаа ер нь бол ихэнх нь. Тэгэхээр энэ бусад street dance дотроос ийм гоо зүүн талаас илүү хүн харахад эвтэйх юм те. Хинч харсаа ойлгохоор тиймэрхүү дэглэлтүүд байдаг. Эхлээд болохоор сонирхолтой нөгөө нэг оюутан багтаа аав ээж хоёроос 70,000 төгрөг зээлээд тэгээ тэрүүгээр яаж тойл авсан мэдгүй нэг 3 ширхэг тойл аваад тэгээ маа найз нэг сургууль дотор нэг бүжгийн нэг юм боломжийн өрөө ингэж гаргаж өгөөд тэгээ тэр үед ч нөгөө хай тавл байдаг ус хай тав дээр ч нэг сүрхий олон хүнтэй найз биш тэгээ нэг хүрхгүй тэгээ жинхэнэ нөгөө нэг дээр үеийн юугаараа нөгөө плакат ингэж хийгээд ингээд автобусны буудлууд дээр наадаг байсан байхгүй. Тийм бүжгийн сургалт явж гэн өөрөө сайн мэдэхгүй юм байж ш. Тэгээ тэрнээс хойш за энийг заавал нэг амжилтанд хүргэж сална гэсэн нэг юм дотоод шар хөдлөвч гэх юм уу те. Тэгээд ажиллаж ирсэн. Энэ зүгээр ажил болсон байхгүй яанда. Сонирхол байж байгаа. Дээрээс нь сонголт сайтай байх те. Атлетик илүү яг энгийн хүнээс илүү хурдан хөдөлгөөнтэй. Дээрээс нь одоо body control гэж ярьдэн штэ. Би энэ контролууд чи илүү хурдтай, илүү техниктэй байх нь яг энийг техник гэж юу нь ярьж байгаа. Тэгээд энэ дэр чинь нэмэгдээд юу ороод ирэх вэ гэхээр тухайн хичээлдэг бүжгийн basic хөдөлгөөнүүд. Тэ? Одоо тэр тийм bounce одоо чинь зөвхөн bounce гэхэд энэ bounce-ыг ямар техниктэй хийх вэ? Тэгээд яаж харагдвал эвтэйхэн байх вэ гэдэг тал дээр. За техникээ үүдэх юм бол ерөөхдөө бүжигчийн энэ атлетик тамирчинтай адилхан гэж хэллээ шүү дээ. За тэгээд илэрхийлэх зүйл нэг юм бол одоо чинь дууны үг I2 хоорондоо яаж авцалддаг вүлээ тэ одоо чинь I үг хоёрыг хооронд нь холбоотойгоор л заавал бичдэг тэ аль нэг юм. Тэгэхээр энэтэй адилхан тэр дуун дээр яг тэр дуун дээр зориулж дэглэлт гарна тэ илүү юм pop-ийн одоо нэг дүм так бас нэг байна шүү дээ. Тэгээд яг энэ аймаг чам таалагддаг бол чи бас одоо чи pop-ийн юм чамд илүү гоё бай. Өөрийнхөө ямар жанрын хөгжим сонсдог те тэрнээс ч хамаарат чи ямар урсгалаараа бүжиглэх вэ гэдэг чи өөрөө тодорхой болоод ирдэг байхгүй. Bitch sit down. Me on move. Sit down. Hey, this that great poupon that AV on that TED Talk. Hey, watch my soul speak. You let the meds talk. Hey, if I kill it, it won't be the alcohol. Hey, I'm the realest, after all. Tell them be humble. Sit down. Be humble. Sit down. Be humble. А тэг бүжигчин гэдэг хүн дээр болохоор
чинь би бол бүжигчин биш байхгүй өөрөө. Бүжигчин гэхээр ингээ бүх техникийг авцсан юм мундаг юм бүхэл юм гэж чаддаг хүнийг л бүжигчин гэж хэлэх боддтой. Би өөрөө бүжигчин гэж хэлэх нэг дуртай биш. Тэр Монгол бүжигч бай, стандарт бүжигч бай, одоо choreography бай, тэр хипхоп бүжигч бай хамаагүй ингээ бүгдийг эзэмшсэн тийм мундаг хүн байсан бол тэр бүжигчин гэж хэлэх багт. Монгол бүжгийн онцлог бол цээжин бие, мөр, гар, чичиргээний хөдөлгөөн, гарын буглагдахаа бүх бие сэтгэлээрээ бие гэдэг бол биелгээ болохоор одоо урлаг болж хөгжиж биелдгээр бусад бүжгүүдээс их онцлог байдаг. Эндэг бүжгийн ялгаа гэх юм бол голцонгоо чэйжмээс доогоор хөдөлдөг бол Испани бүжиг юм голцонгоо гарын одоо гэдэг юм бол Монгол бүжгүүд голцонгоо мөрний олон янзын хөдөлгөөн цогсаргаа одоо цохилт солбоо цогсаргаа гарын олон аялах цацлагуудаас бүрддэг. Тэгэхээр Монгол бүжгийн хамгийн гол юм бол хөлний хөдөлгөөн төргөө ихтэй дээгүүрээ чэйжмийн гар хөдөлгөөн хурд ихтэй байдаг. Солонгос бүжиг бол одоо ингээд амьсгаагаар барина. Амьсгаанд нэг жиг барьж байгаа бол Монгол ардын бүжиг бол ерөөсөө бие биелгээний хурдаар л тийм онцлогтой. Бүжигчин хүний одоо гол баримтлах зүйл нь нэгдүгээр хамгийн түрүүнд төсөв төвчээр ур авьяас, чадвар, хөдөлмөр байдаг. Ялангуяа гослол бүжигчид бол энэ төрөл дээр гослол бүжиг, хослол бүжгийн төрөл бол маш чухал. Тэр хос хүмүүсийн хоорондын контакт үет гослол хүний өөрийнх нь тэр ур чадвар бол маш чухал байдаг. Монгол бүжгийн одоо онцлог гэх юм бол маш их эвч хүчтэй, дуусашгүй, шахагдшгүй их сайхан гоё хөдөлгөөнүүдтэй уянгалаг хөгжим, үндэсний тэр гоё сайхан үндэсний одоо хөгжмийн аялгауг ингээд өөрийнхөө биеэрээ илэрхийлээд те бүх одоо ахуй соёл, өв уламжлал Монголынхоо гэсэн бүх зүйлийг биеэрээ дамжуулж өвлөгдөж ингэж зэрэгэлдээ үзэгчдэдтэй түгээдгээр миний мэргэжлийн онцлог. Олонний бүжигт бол хайр цэглэл, мас, нэгэн жигд ансамблтай байхад хамгийн чухал байдаг. Энийг бол манай бүжигчид залуучууд нэг сайхан анхаарах хэрэгтэй. Бүжигдэглэж байж бүжигчний одоо тэр бүтээл гарна. Бүжигчин байж бүжигдэглээчийн хөдөлгөөн уур гардаг. Тийм учраас бүжигчин хүн бол
одоо гоо сайхны өндөр мэдрэмж маш сайхан харагддаг боловч цаанаа маш их асар хүч хөдөлгөөр байдаг. Нэг бүжигдсэн зөрөгтөл бүх нөгөө хийжсэн бүжгийн хөдөлгөөн бол байхгүй болдог. Тэгэхээр зэргийн жагсааш хаг зэргийн зохион байгуулалтад бүжигт бол нэг л зүг рүү харсан бол нэг л зүг рүү харна. Ийшээ бод ийшээ. Энэ олон хайрцаглалууд үржиж хуваагдаж солигддог учраас тэр мэдрэмж биений мэдрэх тэр бэлтгэл сургалт гэдэг өндөр байдаг. Энэ хөдөлгөөнийг ямар мэдрэмжээр яаж илэрхийлмэ гэдэг хүн бүжигчин хүний дотоод сэтгэл энэ дотор мэдрэмжнээс гардаг. Энийг яаж ингэж урлаж энэ хөдөлгөөнөөр юуг илэрхийлэх вэ? Одоо би энийг яаж хийвэл илүү гоё харагдах вэ гэдэг яг ингэж мэдрэмж айгүйх чухал гэдэг. Тэгэхээр мэдрэмж авьяас дээрэс нь одоо энэ сонсгол те хөгжмийн одоо ингэж эс ширхэг одоо дойл бүх зүйлийг ингэж маш нарийн сонсдог мэдэрдэг байх хэрэгтэй. Зүгээр нэг хөдөлгөөн хийх биш те. Энэ хөдөлгөөн ямар утга илэрхийлэх ёстой вэ? Тэрийг бас ингээд дотроо бодсон байх ёстой. Одоо дотроосоо бүжиглэн гэдэг юм уу да. Зүгээр нэг техникээр те. Зүгээр нэг ингээд сурсан юмаа шууд хийх юм бол тэр бол ямар ч хүнд хүрэхгүй. Бүжигчин одоо бус дурлалгаас юугаараа онцлог вэ гэхээр тайзан дээр гараад хөгжмөө сонсон тийм хөгжмийг мэдэрнэ. Тэгээд хөлнийхөө үзүүрээс хүчний үзүүр хүртлээр бүх бие ингэж мэдэрч хөгжмөө сонсч тийм тэр нэг мэдрэмж тийм үү. Тэрэн дээр тархиад одоо ажилуулад бие удирдах чинь бүх тий хөл гараа бүгдийг нь удирдах чинь энэ бүгдийг ингэж нийлүүлж ингэж толгооно гэж ажилтдаг бодлого байгаа. Энэ бол юу гэсэн үг гэхээр бодгон модыг тойрон бүжгийн хэлбэр байсан. Мөн цэргүүдийн их сүр хүчийг харуулсан одоо дайн тулааны өмнөх баатаруудын бүжиг байсан. Мөн одоо Хувлын хааны үед бол их Иван гүрний үед бол ордны бүжгийн хэлбэр өвтгөхөө орж ирсэн. Энэ утгаараа бүжгийн уламжлал өнөөгийн бидний үед бол одоо ингэж уламжлагдж ирсэн. За ер нь бол манай Монголын одоо үндэсний уламжлалт бүжиг бол яг ардын ард түмнийхээ ахуй амьдрал зан заншил нүүдэлтэн монголчуудын соёлоос уламжлагдаж одоо ардын язгуур бие биелгээрээсээ тайзны бүжиг болоод тайзны бүжгээс бүжгэн жүжиг болтлоо бол өнөөдөр хүртэл хөгжиж ирсэн байна. Эмэгтэй бүжигчний хувьд бол маш сайхан. Тэгээд би бол ийм бүжигчин болсондоо маш их баярлалдаг. Миний бол мөрөөдөл биелсэн гэж би хувьдаа боддог. Одоо хичнээн одоо жаргалтай, зовлонтой ямар нэгэн үйл байдал байсан ч гэсэндээ энэ зааланда бэлтгэлээ гээд тайзан дээрээ бүжгээ гээд явж байхад бол хамгийн аз жаргалтай байдаг. Ардын бүжиг минь амьдрал минь билээ гэдэг шиг миний хувьд бол бас л яг тийм яг л тэр надад хэлмээр санагддаг. Би одоо бүхэл одоо
амьдралынхаа бүх мөч цаг хугацаа болгоныг энэ зааланда тайзан дээрээ бүжгийнхаа төлөө зориулдаг. Тийм болохоор одоо ардын бүжиг минь үнэхээр миний амьдрал минь нэлээ гэж хэлмээр байна. Ая зэх шиг хөгжмийн хөг бүрийг биеийн нэг хэсгээр мэдрэн уран сайхны аргаар хүргэдэг нэгэн төрөл бол сонгодог бүжгийн төрөл үлээ. Өвөрмөц бөгөөд шилэгдмэл хөдөлгөөнүүдийг бүжгээр үзэгчдэд мэдрүүлдгээрээ онцлогтой. Сонгодог бүжиг нь хүн төрлөختөнд бүжгийн гоо сайхныг, уран тансаг мэдрэмжийг хүргэн сэтгэлийн таашаал өгдгөөрөө одоо ч хүмүүсийн сонирхдаг таашаадаг бүжгийн төрөл байсаар. Монголын балетын урлагийн хөгжил болохоор зэрэг бүр бөмбөг ногооноос эхлэлтэй юм байгаа. 1940-од оны үед Оросын багш Кузнецова бас гэдэг багш ирж анх бөмбөг ногооны бүжигчид хорон дээр бүжиглэх бүжгийг зааж өгчсэн байгаа. Тэнд манай хамгийн ахмад бүжигчид Альмай Хугай болон тэгээд Тоомогой, Балчин нэмэгч нар анх тэр багшийн удирдлагын доор хуран дээр бүжгэлж гиснээс Монголын балетын урлагийн түүх ихэлсэн юм аа. Манай сонгодог бүжиг бол хөгжим бүжиг, хуучин урлагийн сургууль гэж яхад дээр үед эхэлсэн Орос багштай хэлж ирсэн. Тэрнээс хойш бол 64 он хүртэл 57 оноос бас нэг сонгодог бүжгийн Оросоос Борис Соколов гэж багш ирээд тэгээс хүүхдүүд авч сургаад тэгээд төгсөжсэн. Тэгээд тэрнээс хойш нэг хэсэг сонгодог бүжгийн хангин тасраад ардын бүжгээр жоохон явж байгаа. Тэгээд 2000 онд сонгодог бүжгээр авсан хүүхдүүд 93 онд анх ороод тэгээд 2000 онд төгссөн байгаа. Энэ төгссөн анги нь бол одоо нөгөө гавь жижигчин алтан уяг, гавь жижигчин ган чимэг тэгээд тэдний ангийнхны төгсөлт 2000 онд төгссөн. Миний одоо энэ хөгжим бүжигт ирээд сонгодог бүжгээр төгсгсөн анхны ангилалтай. Тэгэхээр одоо миний хувийн бүжигчний хувьд аваад үзэх юм бол хэдэн зуун удаа тоглосон байлээ. Хэдэн төрлийн янз бүрийн төрлийн Аз, Европ, Америк манай Монголын өөрийн хүртэл өөр найруулгаар тоглож байсан гэдэг. Тэгэхээр бол хаанаас нь ч хөгжмийн сонссон чихэнд хоногцсон ямар бариантууд байдаг хөдөлгөөнүүд нь ямар байдлаар ховсох чанар бүх юм дээр бол бүр сэтгэл мах ясанд шингэсэн балет байгаа юм л да. Энэ цөмөөхөө балет. Германы зохиолч зураач Хоффман 1815 онд самар цөмөгч ба хулганы хаан нэртэй үлгэр өвчжээ. Хожим нь түүний зохиолыг Оросын сууд хөгжмийн зохиолч Чайковский балет болгож тайзнаа амьлуулсан байдаг. Жүжигийн үйл явдал 18 дугаар зууны сүүл үеийн Германы нэгэн тосгонд өрнөн. Шилгүүнчиг нэртэй энэ балет шинэ жил бүрийн хамгийн том бэлэг байдаг. Миний хувьд балетын урлагаар хичээллээд Оросын Пермийн бүжгийн сургуулийг төгсөөд Дөр бүжиг эрдмийн театртаа 15 жил госол бүжигчний ажилласан. Балетын урлагийн онцлог нь бол энэ бүжгийн урлагийн хамгийн ориглон гэж тооцогддог. Яагаад гэвэл энэ маш агчаамжилсан сургалттай, гүйцэтгэх хийх ёстой зүйлүүд маш их байдаг, дүрмтэй байдаг учраас өөрийн гэсэн хэлтэй Франц хэлээр мэргэжлийн хэлээр бид нар харьцдаг. Тэгээд энэ урлаг нь Франц болон Италиас гаралтай урлаг гэж үздэг. Энэ урлагийн хөгжлийг хамгийн их өндөр түвшинд аваатсан газар бол Оросын балетын урлаг гэж тооцогддог. 87 онд хөгжим бүжгийн дунд сургууль гэж байхад эсэж орсон. Үүнээс хойш бол Дөр бүжгийн эрдмийн театрын
одоо тухайн үед Дөөр үжигийн академик театрын тоглолтуудад давхар одоо хүүхдүүд оролцдог, шилгүүн шиг, нойрсон гүнж, уран хас гэж бүжгэн жүжигүүдэд бид нар оролцдог байсан. Иннээс ахуулаад ер нь одоо сонгодог бүжигчин болох эхний гараанууд эхэлсэн. Тэрнээс хойш бол 1-2 жилийн дараа миний хувьд бол одоо сонгодог бүжгийн гоо сайхан, хамгийн их таашаалтай, хамгийн их сэтгэл оргилсон үеүүдийг бүжигчин ах эгч нараас хардаг байсны тулд энэ бүжгээр одоо хичээлэх болсон. Тэгээ одоо энэс хойш 23 жил бүжгэлж байна. Бүжгэлэхс авьяас дур сонирхол бүх юм дадж идэг. Айгүй хэцүү, айгүй их ядардаг. Хамгийн наад заханд одоо хоолоо хөдөлтаасах. Хүүхдээ олон хүүхэд гаргаж болохгүй гэх барьтын тийм янз бүрийн шалгуур байдаг мөртлөө тэрийг даваад бүжиглээд байна гэдэг чинь хүүхдүүдийн бүр сэтгэлийг татж чаддаг сонгодог урлаг дотор тэргүүн байр эзлэхээр тийм урлаг байгаа. Ер нь анх гэлтгүй англи хүндрэл учирдаг. Яагаад гэвэл би буланхаас эхлүүлээд тэгээд каскин дээр зогсоод хөл цэврүүтгэхээс эхлүүлээд яс сугархаас эхлээд бидний хувьд бол маш олон гэмтлүүдтэй. Тэгээд яг хөө энэний ард давж гарч энийг одоо дийлжиж энэ урлагаас хичээлнэ гэхээс жижиг эрсдлийг одоо ингээд юмын чинээ тоогоод игнэдэвэл энэ нүгээр цаашаа явах ямарч боломжгүй. Эрэгтэй хүний хувьд бол сонгодог бүжигчин байна гэдэг бол мэдээж хүнд хэцүү зүйл. Өөрөө бүжиглэхээс гадна бас эмэгтэй хүнийг эмэгтэй партнероо эмэгтэй бүжигчнээ тулгуур болж авч явах, өргөх, эргүүлэх, одоо тэрэнд туслах гэд маш олон үүрэгтэй байдаг. Сонгодог бүжигчин хүн гэдэг бол зөвхөн тухайн бүжгээр хичээлснээрээ баригдмал биш л дээ. Энд бол орчин үеийн бүжиг орж ирнэ. New classic номер одоо хөдөлгөөнүүд орж ирнэ. Мөн одоо янз янзын орчин үеийн элементүүд орсон бүжгүүдийг бол бүжиглэхэд ер нь сонгодог бүжгээр хичээлсэн хүний бие бэлдар болон техникийн хөгжил энд зориулагдсан байдаг. UBS телевизээс зохион байгуулж байгаа энэ сайхан тэмцээн залуучуудын гоо сайхны хөгжилд одоо танин мэдүүлэх журмаар ийм бүжгийн тэмцээн явуулж байгаа тун таатай байна. Тэгээд энэ тэмцээнд оролцсноороо хүн өөрийнхөө одоо юу чаддгийг бие бэлдраараа юу үзүүлж болохыг сэтгэл санаанаа болон хөгжмийн илэрхийллийг яаж гаргаж чаддаг вэ гэдгийг та бүхэн суралцах мэдрэх тухайн одоо оролцож байгаа тэмцээндээ болон бүжиглж байгаа бүжгээ үзэгч олонд илэрхийлээд түгээж чадах баха гэж бодож байна. Тэгэхээр энэ тэмцээнд манай залуучууд маш идэвхтэй сайн оролцоорой. Оролцохдоо өшөө сайн бэлтгэлтэй, сэтгэлээ сайн бэлдсэн, бие бэлдрээ төгс болсон ийм тэмцээнийг би үзнэ гэж найдаж байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Бүжиг бол хамгийн гайхалтай урлаг. Тийм учраас бүгдээрээ зүрх сэтгэлээ эцэстэн тулгаад хичээгээрэй. Тэгээд хамгийн гол нь тайзан дээр аз жаргал мэдрэх болол бүжигчүүний хамгийн чухал зүйл түүнээс иш одоо тэрийг мэдрэх гэж л бүжигчийн хүмүүс байдаг. Тийм учраас хөгжилтэй, аз жаргалтай. Тэгээд хичээгээд үзүүлээд өгөөрэй л хичээлээ. Мянган 1990-ад оноос өмнө бүжиг нь зөвхөн урлагийн төрөлд тооцогддог байв. Биеийн хүч, уян хатан байдал, тэсвэр хатуужил, сахилах бод зэрэг нь спортын төрөлтэй ижил төвшөнд хүрсэн тул спортын нэг төрөл болгох нь зөв ясны хэрэг гэж үзсэн юм. Бүжгийн спорт нь хүний амьдралын хэм маяг болж олон улсын төвшөнд гартлаа хөгжижээ. За наа мөнгө юу гэдэг Монголын бүжгийн спорттой холбооны ерөнхийлөгчийн ажлыг хийдэг. Тэгээд энэ холбоог байгуулад 16 жил нөр үзэж байна. Тэгээд тодорхой хэмжээнд бас бүжгийн спорт, цэнгийн төжийг бас
Монгол улсад хөгжүүлэх гээд явж байгаа одоо хамт олныг одоохондоо л удирдах байгаа. 1994 онд Монголын хүүхдийн ордны бүжгийн дугууланд анх орсноор за энэ бүжгийн урлагт хөл тавьсан гэж өөрийгөө ойлгодог. За 2002 оноос хойш бүжгийн спортоор хичээлж эхэлсэн. За одоо Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий найраг бичгийн дараагаар ажиллаж байгаа. Би чинь бүжгийн урлагаар анх 6 настай байхаас анх хичээлж эхэлсэн. Өмнөг аймгийн Ботхон чуулгат хамтныхаа бүжгийн гарааг эхэлсэн. Тэгээд хүүхэд байгаасаа Монголын хүүхдийн ордны авиас чуулгат бүжиглээд тэгээд соёл урлагийн сургуулийг бүжиг дэглэж найрлагч мэргэжлэр төгссөн. Тэгээд энэ хугацаанд Монгол улсын Цэнгэнт бүжгийн хаврын баяр гэж их том наадам болдог байлаа. Хүүхд залуучууд маш сайн мэднэ. Энэ наадмын олон жил дараалжаас амжилттай оролцож Цэнгэнт бүжгийн хаан хатан гэдэг өргөнжлийг нь харамтлан бүжиглэж Эрдэнэтийн хаамтаар өртөж ирсэн. Ер нь бол бүжигт багасаа дуртай байсан. Энэ анхнаасаа бүжиг, балет, монгол бүжиг бүгд маш их дуртай. Бүжгийн урлагт илүү их төлөвлөгөө дуртай, сонирхлоо тийм зарцуулдаг байсан. Харин 2007 оноос хойш ер нь Цэнгэнт бүжгийг яг хаврын баяр тэмцээнийг үзээд тэр үед улаан сарны хатан туул хамтлагуудыг агаад тэр үед л яг би бүжгийг илүү их сонирхох хүсэлтэй болсон да. Яг өөрөө бүжигчин болоод бол одоо 2013 оноос хойш яг улаан сарны хамтлагийн үндсэн гишүүнээр бүжиглэж байна. За 2003 оноос Дэлхийн бүжгийн спортын холбоо, Азийн бүжгийн спортын холбоонд гишүүнээр хэлснээр Монголын баг тамирчид маань одоо олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй болж эхэлсэн. Цэнгэнт бүжгийн түүхийг бол яг тодорхой бол түүх бол хэлэхэд хэцүү байдаг. Ер нь бол тариачид хоорондоо бас цагийг одоо хүнд бас хэцүү тарийн талбайдаа бас ажилтныхаа орой бас ажиллаа тайлах зорилгоор хосоороо барьж бүжгэлдэг. Би энтэйг ингээ хамтарч бүжгэлдэг. Хоёр эрэгтэй ч юм уу эсвэл эрэгтэй эмэгтэй ч юм уу бүжгэлдэг. Энэ үеэс бол үүсэн гэж үзгэлтэй. Янз бүрийн бүжгүүд лайндлэр ч юм уу. Сүүлд энэ бүжиг маань өөрөө бас дээд цэхний дунд орж ингээд ялангуяа дундад зууны үед бол бас дээд цэг хүрээлд бас бүжгэлдэг болсон байна. Тэгээд та бүхэн мэднэ одоо ши Веневас одоо ялчгүй одоо Австрийн дээд зандааныхны дунд бий болсон. Мянга 1980-ад оноос эхлүүлээд Цэнгэнт бүжиг бол Монгол улсад хөгжсөн гэж явдаг. За Цэнгэнт бүжиг хөгжөөд хөгжлийнх нь явц нь 2001 оноос бүжгийн спортын чиглэл рүү бас одоо нэлээдгүй дагнаж ирж байгаа. Тэгэхээр ер нь хөгжлийн явц бол олон улсыгаа дагаад за илүү их техникийн дүрм журмын хүрээнд тэмцээн, уралдаан, арга хэмжээнүүд, үзүүлбэрүүд нь хийгддэг болсон байна. Бүжгийн урлаг гэдэг маань өөрөө маш их гайхалтай тэнгэрлэг урлаг гэдэг л да. Энэ зөвхөн бүжиглээд хөдөлгөөний гоо сайхнаар хүнд бүжгийг ойлгуулахаас илүү хүн биеийнхээ бүх хөдөлгөөнийг 100% удирдахаас гадна хүний өөрийн оюун санаа, нүүрний жүжиглэх чадвар, тухайн бүжгийг ойлгож хийх, биендээ дадал хэвшил болгох. Тэгээд тэр дэглээчийн бүтээлийг үзэгчд хүргэнэ гэдэг бол маш хариуцлагатай. Тэгээд маш эрүүл мэнд, эрч хүч шаардж яадаг мөнхийн хүмүүст гоо сайхныг бэлгэлж яадаг маш сайхан урлагийн зүйл байгаа. Бүжгийн спортыг дотор нь одоо шүүхтэй одоо техникийн одоо бүжгийн спортын техник гэж юу гэдгийг те техник талаас нь хөгжим хөдөлгөөний тохироо тэгээд партнер скил буюу партнерын хос хоорондын удирдлага тэгээд мэдээж бүжгийн хореограф гэсэн ийм дөрвөн төрлөөр одоо шүлтийг олон улсын одоо тэмцээн уралдаан дээр яг энэ дөрвөн зүйл дээр одоо шүүж байгаа. Цэнгэнт бүжгийн хамгийн гол онцлог бол хосороо л үжгэлдэг.
За зайлшгүй энэ бол багийн төрөл гэсэн үг шүү дээ. За бүжгийн төрлөөр ярих юм бол спорт төр бол багийн спорт гэж явдаг. Нэгдүгürt би яг бас хүүхдтэй байхдаа артын бүжгээртэй бусад төрлийн олон артын бүжгээр бас тодорхой хугацаанд хичээлж исэн. Яг энэ бүжгийн спортоор цэнгэнд бүжгээр хичээлэхэд хамгийн түрүүнд би хостойгоо ойлголцох шаардлагатай. Одоо ганцаараа хөдлөөд ганцаараа бүжиглээд авч байгаа мэдрэмж, за хостойгоо хамтраад одоо партнерийнхаа удирдлагыг дагаа бүжиглэнэ гэдэг бол бас өөр мэдрэмж. Тэгэхээр бас нөгөө хамтран бүжиглэгчээ мэдрэх, аяа сонсох, хөдөлгөөнүүдийнхээ гүйцэтгэлийг хийх, за тэгээд ур чадвараа үнэлүүлээд одоо юу гэдэг тэмцээн уралдаанд орох олон хүний нүдэн дээр өөрийнхөө бэлдсэн үзүүлбэрийг бэлтэнэ гэдэг бол одоо миний бүжгийн спортоор хичээлж исэн үед бол маш тийм эрч хүч өгдөг нийт залуучуудаа бүжгийн урлагийнхаа сайхныг мэдрүүлэх, за энэ талаараа өөрийнхөө ур чадварыг одоо үзэгчдэд бусад хүмүүс таниулахад бас нэлээдгүй том боломж баг. Тэгэхээр зориглоод тэмцээнд сайн амжилттай бэлтгэж оролцоорой л гэж хүсье. Энэ уралдаан тэмцээнд одоо залуучуудыгаа оролцоосоо гэж уриалах байна. Энэ бол боломж хүнд нэг л тохиолддог. Ингээд боломжуудад ингээд бид нар яаж байнга ингээд орсож явж байдаг Бид нар тэр боломжийг олж аваад нэг нь атгаж аваад орох л ёстой. Энийг бол би тэгж атгаж аваад орох нэг одоо өөрийгөө сорж үзэх, өөрийгөө би айл төвшөнд явж байгаа би хаа үрж чадах юм гэж үзэх боломжтой нэг уралдаан тэмцээн болоо гэж бодож байна. Тэгээд бүх бүжгийн урлагийг сонирхдаг залуучуудаа энэ тэмцээнд оролцоорой гэж уриалах байна. Бүжгийн урлагаар хичээлдэг, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хэн бүхэнд манай нэвтрүүлгийн өвд хаалга нээлттэй байх болно. Та өөрийгөө өөрчилж, тайзнаа гарч хэн гэдгийг харуулахыг хүсэж байна уу? Энэ боломжийг Perfect Dance Show нэвтрүүлэг танд олгож байна. Perfect Dance Show нэвтрүүлэг. Үндэсний контент Perfect Dance Show нэвтрүүлэг. Монголын бүжгийн урлагийн шилдэгүүд нэгэн дайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан төгс бүжгийн хэмнэл, мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг энд харуулах болно. Оролцогчдаа улс үндэсний уламжлалт ардын бүжиг, сонгодог бүжиг, стандарт, Латин Америк цэнгэнд бүжиг болон хип-хоп данс, локинг, попинг, би-бой, кей-поп, электро, урбан данс зэрэг чөлөөт бүжгийн төрлүүдээр онцлог болон хамтлагаараа оролцож, бүх урлагийн эрх гэрэлтээр бүжгийн урлагийн гайхамшиг энд мэдрүүлж, Perfect Dance телевизийн шоуны одоогийн гэрэлцээрээ та өөрийгөө бүтээ. Энэ тайз, энэ боломж бол таны цаг явж эхэллээ. Үндэсний контент Perfect Dance Show нэвтрүүлэг.